Бодит амьдрал үлгэр хоёр хоорондоо тэс ондоо байдаг. Тэдний нэг жишээ бол бүх хойд ээж үнсгэлжингийн шиг хорон санаатай байдаггүй. Кинонд гардаг хойд ээж гэхээр монголчуудад бодогддог л доо. Нэг бол үнсгэлжингийн ээж, эсвэл орхицсан ээж саанд ордог баг. Яагаад гэвэл сайн хойд ээж нарын талаар кино нээх дэлгэснээ гарч байгааг шүү дээ. Яг гоо тэглээгээд бүхэн сайн гэсэн үг биш л дээ. Гэр бүл сасны дараа эцэг эхчүүд өөр хүмүүстэй амьдралаа холбох нь хүүхдүүд түн дээр тусдаг нь мэдээж. Гэхдээ гэр бүл гэдэг чинь заавал цусан төрөл байх ёстой гэсэн юм бол байхгүй шүү дээ. Энэ удаагийн спойлер задлангийн дугаараар бодит амьдралтай хамаагүй ойр гэж хэлж болохоор хойд ээж гэх 1998 оны киног онцлохоор боллоо. За манай киноны хойд ээжийн дүрийг та бүхэн Pretty Woman киногоор сайн мэдэх жүжигчин Julia Roberts бүтээжээ. Бус жүжигчдийн хувьд нь нэх хөөлгөн байхгүй л дээ. Төрсөн ээжийн дүрийг Susan Sarandon, аавын дүрийг Ed Harris нар бүтээсэн байна. За та нар маань энэ жүжигчдийг хараад ямар нэгэн кино толгойд нь бууж байгаа байлгүй дээ. Хойд ээж маань карьер нэлээд сайн яваа загварын сэтгүүлийн зурагч нар ажилладаг. Зурагч хүмүүс ч их мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Хойд ээжд маань тэр мэдрэмж нь яалтчгүй байна л да. Хэдий ажил карьер нь тунд ажгүй яваач гэсэн гэртээ жаахан асуудалтай. Тэр нь болохоор хойд хүүхдүүдтэйгээ учир начраа арай олоогүй яваагаам. Хоёр хүүхдийнх нь том охиныг нь Анна, баг хүүг нь Бен гэдэг. Хүүхдүүдийн хувьд болохоор уг нь аавтайгаа амьдрах гэж ирсэн байхад аав нь завгүй ажилтаа болохоор ихэнхдээ хойд ээжтэйгээ цагаа өнгөрөөнө. Хүүхдүүд нь тэгээд нөхцөл байдал дургүй байгаагаа хойд ээжтэй гаргаж байгаа юм л та. Ядаж яваад амралтын өдрөөр аав нь томилтоор яваад хүүхдүүд нь хойд ээжтэйгээ цагаа өнгөрөх болжээ. Манай Жули уг нь хоёр хүүхдтэй чадхаараа л дотносхыг хичээв. Нэг хөөрхөн гинтийн бэлэг мэлэг гэдэл нохоо авчихлоо. Тэгсэн чинь том охин нохооны харьцлын байх өө чаавас. Үгүй ямар манай Жули мэдчихсэн биш дээ. Нөгөө аав нь хүртэл Жулид мань хэлэг байгаа юм чинь. Тэгээ уурсан охин бүр нохоогоо Жули гэж нэрлэе ч гэж байх шиг. Энэ охинд чинь одоо Монголын нөгөө орхицс киноны 1-2 дугаар ингээ дараалалаад үзүүлчмэр юм уу дөө. Нөгөө охин чинь Жули рүү бүр нэг чиний үгийг сонсохгүй чи миний ээж биш эдэргэж байна. Харин Жули мань хариу болгож хэлж байгаа юм. Би чиний ээж болохгүй. Чи энд байхдаа надтай хүндэлж харьцах хэрэгтэй гэлээ. Охинд ч гэсэн хэцүү байгаа нь харагдаж байгаа юм л да. Нөгөө нохооны харьшлаа гэдээсээ охин чинь нохоог тэрвэд өрөөндөө орлоо. Харьшлаа эдэргсэн худууч тааруу да яа. Баг хүү Жули хоёрын харилцаад ажгүй шүү. Жули маань үлгэр рүү ярьж унтуулаад л. Тэр үеэр би өөрийнхөө чансан какаог Жулид мань өглөө. Жули мань харин ядраад унтаад өгснийг бэн хоолны хордлого болчлоо гэж баярлаад байвал яах вэ? Дүрсгүн тэнцэн зөлгөл дөө. Төрсөн ээж нэр ч гэсэн Жулид мань эрүүний шүл идүүлээстэй. Жули мань ямар хүүхд төсөж үтсэн биш үү? Хүүхдүүдийнх нь дугууланг мартас сансан юм байна л да. Бас дээрэс нь том охин нь аавыгаа Жулидтэй хамт усан туршныг нь харчжээ. Тэгээд охины сонь зарилцсан байгааг харсан ээж нь Жули мань хууралж гарлаа. Энэ хоёрын мань хүүхд хүмүүжүүлэх үзэл бодол нь зөрчлөөд байгаа гэлтэй. Жули хүүхдүүдийг илүү их чөлөөтэй өсөөсэй гэж үздэг аж. Харин жинхэнэ ээж нь болохоор бүх зүйлийг хойрын дагуу байдлахыг хүсдэг ажээ. Хүүхдүүд маань дахиад нэг өдрийг Жулитэй өнгөрөхөр боллоо. Жули маань энэ өдөр зураг авалттай юм байна. Тэгээд ажилдаа анхаарат байжуд Бэнхүү алга болчихжээ. Айд сандарсан хоёр хайж гарваа. Бэнийг цагдаа нар амтны үрэлэнгээс олсон юм байна. Хүүгээ алтгаа шахсан ээж нь Жули рүү нуурж гарлаа. Аав дээрээ байсан хүүхдүүдээ ээж нь өөр дээрээ аавна гээл урлав. Төрсөн ээж нь хоёр хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөгөөд л ээж нь хүүхдүүдтэйгээ хамт Жулиг муулчих гээл байдаг юм уу та. Аав нь төрсөн ээж дээр нь очиод битгий хуульчтайгаа уулзаарай гээл ятгаж гарав. За тэгээд ярилцсны дараагаар төрсөн ээж нь бас арай гэж тайвширлаа. Нөгөө Жули маань ажиллаа хийгээд явж байтал хүүхдүүдийн сургуулиас нь дуудлага ирвэ. Утсын цаанс ингэж байгаа. Хүүхдүүдээ ярьж аваарай. Манай сургууль хаалаа шүү гэж чинь. Гэхдээ тэгээд очиод автал хүүхдүүд нь урайчсан сууж байна. Гэхдээ тэгээд ээж маань мартах эсгүүдээ гээл тэгж байна. Тэгсэн энийг сонсон Жули маань хэлж байгаа. Үгүй би та нарыг авах хэрэгтэй байсан юм аа. Марцсан үн би гээл зохиогоод ярьчлаа. Хүүхдүүдийг ээж аавын салтаас болоод хэцүү байгааг ойлгодог болохоор тэгж байгаа юм уу дөө. Төрсөн ээж нь хойрдоо завгүй байгаад байгаа. Эмчид үзүүлээд яваад байгаа юм байна шүү дээ. Муу мэдээ ярьж төрсөн ээж нь хавдар тусчихжээ. Хими имчилгээний зур ямар ч найдваргүй болсон гэж. Хуучин нөхөр нь экс ихнэрээ дуудаж ярилцлаа. Аавын том мэдээ нь болохоор манай Жулид гэрлэх санал тавих гэж байгаа юм байна л да. Тэрийг эхлээд хуучин ихнэртэй хэлж байгаа юм байна. Төрсөн ээжийн хувьд нэг өдрийн дотор их олон мэдээ сонслоо л доо. Маргааш өглөө нь аавгаа Жулид маань гэрлэх санал тавилаа. Аавгаа уянгалсаар Жулиг маань зөвшөөрүүллээ. Төрсөн аав ээж хоёр хүүхдүүдтэйгээ хамт яах ихээ ярилцав. Хүүхдүүдийн хувьд дахин нэг гэр бүл шигээ байхгүй гэдэгт нь их л гомцоор л. Тэгсэн чинь ээж нь хүүхдүүдтэй хамт жилж байна л да. Амьдрал заримдаа шудрагс байдаг. Гэхдээ биднэрт үргэлж сонголт байдаг шүү дээ гэж хэлв. Ер нь бол монголоор бол ээж үг алт гэсэн хэллэг байдаг шүү дээ. Тэр нь болоод байгаа юм да. Тэгээд Жулиг яах вэ? Хүүхдүүдтэй сайнаар ойлгуулчих гэдэл бараг л жинхэнэ хатан ухаан яаж гаргадгийг харуулад амжлаа. Ингээд өдөр хоногуд үргэлжилсээр байна. Жули тэгээд нэгэн өдөр Аннатай суугаж байна. Том охин болохоор уран зургийнхаа даалгаврыг сэтгэл дундуурхан ажаастай. Зурж байгаа мод нь хиймэл харагдаад байгаа ч. Жулигийн үед мэдрэмж нь тулчсан болохоор модыг нь амьлуулад өгчлөө. Гэхдээ тэгээ явахдаа ингээд багуугаар дотносоор л байлаа. Төрсөн ээжийн химийн имчилгээ нь хэлв. Төрсөн ээжийнх нь би нүдэн дээр муу цаарлав. Химийн имчилгээнээс болоод биений ядраад байгаа учраас Жулигээс мань мерсэр тусам хүсдэг болов. Өвчнөөс болоод хүүхдүүдтэйгээ уулзах чадахгүй байгаадаа шаналх нь жигссэн аж. Төрсөн ээж нь Жулигээс бас хүүхдүүдэд харамлаа аач жоох шиг. Нэг өдөр Жули маань Бэнийг төрсөн ээж дээр нь хөргөж өгч байхдаа нислэгийн тасбар болоод харчлаа.
Жюли маань тэр тасалбарыг хараад хүүхдүүдэд нууцаар авч явах гэж байна гэдээ ойлгочлоо. Тэгэл явахдаа Жюли маань ёстой дотор байгаа бүхнээ гаргалаа. Төрсөн ээж нь болохоор Жюлиг өөрөөсөө өөр хүнийг боддог болохоор чамд ямар хамаатай л гэж байгаа. Хэсэг маргалцсан дараагаар төрсөн ээж нь хавдар туснаа Жюлид хэлв. Өөр мужид хавдрын сайн эмч байдаг ажээ. Тэгээд эмчид үзүүлэх гэж онгоцны тасалбар авсан байгаа аж. Жюли маань сүү тархүүдээ уг мэдээг дамжуулаад хуучин эхнэр нөхөр хоёр ярилцсан суулаа. Хуучин нөхөр нь одоо чадхаараа дэмжих гээд даанч одоо арга байхгүй л дээ. Нэгэнт одоо энэ мэдээ ил болсных ээж нь хүүхдүүдтэй хавдартай гэсэн мүү гэдгээ хуваалцаж. Хүүхдүүд нь яах вэ? Жаахан болохоор ээжигээ бодохгүй өөрсдийгөө л бодож байгаа. Ямар сайн да та надаас үргэлж юм нуудаг гэж ууралж авах. Бараг хавдар тусны ээжийг нь буруу юм шиг ажиллаад байхаар ямар өлөг авах вэ? Дараа нь уурлаад байсан Анна минь төрсөн ээжээсээ уучлалгууллаа. Анна ч бараг үйлдэл хийчихэд дараа нь боддог хүүхэд юм уу та. Ээж охин хүү гурав бүжгэлсээр энэ өдөр дуслаа. Цаг хугацаа өнгөрч Аннагийн сургуулийн жүжигийг хоёр ээж нэр ч гэсэн үзэж байна. Анна найз залуутай болчих. Тэрийг нь бас өөр хоорондоо хөөрхөн жиг жуг гэд яриад байгаамаа. Тэгсэн нөгөө найз залуу нь Аннаг минь сургууль дээр нь олон хүүхдийн өмнө хайсан байвал яах вэ? Гэхдээ манай хоёр тэрийг нь сонсоо бүр дэлбэрэх гэж байна. За тэгээд ээж нь зөвлөгөө өгч гарлаа. Хэлж байгаа. Охиндоо ийм тохиолдолд үл тоох хэрэгтэй гэж зөвлөгөө өг. Ер нь тэгээд ээжээсээ зөвлөгөө аваад суугаас илүү жаргалтай зүйл гэж энэ хорвоо дээр хаанах вэ? Ээж охин хоёр морин дээр сундлан шөнийн сарыг харлаа. Жюлигийн маань дарга Жюлиг загнаад байна. Хүүхдүүдээ хичээлээс аавна гэд эрт ажилласаа яваад өгчдөг. Тэгээд тэр нь ажил дээр нэг асуудал болж байгаа ч. Дарга нь Жюлид маань хэлж байгаа. Чи ажилласан шиг ажиллаа эсвэл боль гин. Яг даргын хувьд ч удаан твцсэн юм байна л да. Яалтчгүй сүүлийн хэдэн сар Жюли маань ажлаа гурилдах гээд байсан л да. За ингээд Жюли маань ажлаасаа гарав. Хоёр хүүхдээ авах гэсэн чинь Анна охин үйл сууж байна. Яав ивгээд асуудал. Аннагийн өмнө хэлээд исэн хүн маань Аннаг маань олон хүүхдийн өмнө хил хамаар доромжилсан ажээ. Гэхдээ тэгсэн чинь үүнийг сонсон Жюли маань надад нэг санаа байна. Гэхдээ нөгөө мааштай Анна ч хэлж байгаа. Надад хойд ээжийн зөвлөгөө хэрэггүй гэж мэг адил. Юм л бол Жюлигийн зүрх рүү нь утга зоочих гэдэг яасан хүүхдвэ. За ингэж үж манай хоёр яг хөөрхөн эвлэрээд бонд үсэд амжиж. Төрсөн ээж нь өөр мужруу эмчилгээнд яваад ирлээ. Онгоцносоо буухад нь Жюли маань хоёр хүүхэдтэй тосон авжээ. Гэхдээ ахвтэ нөгөө төрсөн ээжийг нь би үнэхээр л мууцаар. Ямар сайндаа онгоцносоо тэрэгэнцтэй боховдээ. Төрсөн ээжигээ хүргэж өгөхдөө бас хөөрхөн гинтийн бэлхтэй. Ямар гинтийн бэлгийг та нарандаа өөрсдөө харчихгүй дөө. За төрсөн ээж нь Жюлигээс хүүхдүүдтэй хамт зураг дарж өгөхийг хүслээ. Жюли минь одоо пром болохоор вайблог зураг зөндөө дарж өглөө. Бараг л хоёр ээжтэй гэр бүл болох шахлаа шүү. Энэ үеэр төрсөн ээж нь хүүхдүүдээ Жюли цагаж үлдээгээд байгаа юм да гэмээр л юм боллоо. Төрсөн ээж нь эмчдэр очин уулзтал эмчилгээ нь үр дүнгээ өгөөгөө ээжээ хөрхий. Эмч нь өөр газар эмчилгээ байгаа гэж хэлтэл нөгөө ээж нь одоо тэгээ өөртүүлсэн сүүлийн хугацаагаа гэр бүлийнхэнтэй өнгөрөхийг хүсэж байгаа ойлголоо. Ингээд бараг тавилантайгаа эвлэрчүү гэлтэй юм болноо. Жюлиг маань сүв тарах уу хуучин ихнэртэй 100 сарын мод авчирч өглөө. Ер нь тэгээд чадхаараа тусалчих гээд л үтсээрээ. Хуучин ихнэртэй хандж хэлж байна л та. Бид нар одоо чамгүйгээр яах юм бэ? Тэгсэн чинь нөгөө ихнэр нь хариулж байна л та. Чи үнэхээр сайн аав шүү дээ л гэж хэлж байгаа. Манай хоёр салсан ч гэсэн бие биенээ их сэтгэл нь ор мөргөө алга болоогүй байгаа ажээ. Энэ болохоор ямар нэгэн романтик хайр гэхээсээ илүү хамт байгаа дасан сэтгэл юм болоо да. Нэг өдөр Жюли маань Анна охиныг одоо хичээлээс нь авах гэж ирвэ. Анна маань одоо Жюлиг нь зааж өгснөр нөгөө хүүгээс хариу авч байна. Жюли бүр таньдаг эрэхтэй загвар өмсөж хөсөлж энтэр бүр. Тэгэл Анна бүр зөндөө баярлчихсан хурч ирээд Жюлиг тэвэрлээ. Гэхдээ тэрийг харсан төрсөн ээж нь охиноо сарвлаастай. Уг нь Жюли маань өөрийнхөө охин шиг санаж тусалсан байхад төрсөн ээжийнх нь хэлж байгаагаар бол охиныг нь Жюли өөр шигээ болох гэдэг юм бахөө. Үгүй тэглээгээд охинд нь юу гээл Жюли копидэд байхав те. Ингэж хамаагүй юм ярьж байгаа төрсөн ээж нь тусалж байсан ганц Жюлиг маань гомдоогоод явуулчихлаа. За ер нь юм ярихдаа бодолтой ярмаар юм аа. За ингэж явсаар ээжийнх нь би өдөр ирэх тусам илүү мууцаар л байна. Нэг өдөр Жюлиг маань дуудаж ярилцлаа. Тэгээд шууд Жюлид минь хэлж байгаа. Би өнгөрсөн жил Бэнийг алдсан гэж хэллээ. Бараг л өөрийнхөө ээжийн байр суурийг Жюлид минь өгч байна уу да гэж далдуур хэлээд байгаа юм да. Яг уу эхний хэсэгт Бэнийг алга болгосон гэж Жюлиг хаг дашаа шахсан л та. Тэрнээс хойш бол тэр явдлаар даапаалж Жюлиг ээж болох болоогүй нэнтэр гэдээсэн бол одоо бол харин би ч гэсэн тийм алдаа гаргадаг ээж хүмүүс гаргадаг л гэсэн санааг илэрхийлээд Жюлиг минь ээж үү чадна гэж хэлэх гээд байгаа юм да. Тиймэрхүү л үг хэллээ. Жюли минь харин сонсцоход үгүй л гэж байна. Жюлигийн хувьд гэвэл одоо төрсөн ээж чинь сайн ээж бол чадахгүй гэсэн санааг илэрхийлж байгаа. Хоёр ээжийн ярианс бол ямар ч нэг нэгнийгээ үзэн ядсан зүйл байхгүй байна. Эсрэгээр харин бие бинийгээ ихээр хүндэлж биширдэг нь харагдлаа. Ингэж харахаар Бэн Анна хоёр нэг биш хоёр сайн ээжтэй үнэхээр адтай хүүхдүүд байгаа юм шүү. Төрсөн ээж минь ингээд хоёр хүүхдээ Жюлид минь даатгалаа. 100 сарын өдөр ээж нь орноосоо ч босох тэнгэлгүй болж хүн хамгийн ихнийхээ бэлгийг ээжтэйгээ хамт задлав. Энэ үеэр ээж нь хүүгээ өөрийнхөө хүүхэд бэлдээж байгаа юм шиг би үхэхгүй зүгээр л хэлбэрээ солино. Агуултай хэлбэрээ солиод ирвэхээ болдог шүү дээ. Би тэрэн шиг хэлбэрээ солиод үгэл чиний хажууд байх болно л гэж хэлж байгаа. За тэгээд охины бэлгээ задлах ээж болж охиндоо хүнжил бэлгэлжээ. Хэрвээ ээж нь яваад өгвөл ээждээ тэрвэрлэхийг хүсвэл хүнжлөө нөмрөөрэй гэд өгцөн ээж. Охины явахтээ сонсоод л уйлж байгаа юм. Хүмүүс үрд мөнгө биш болохоор байхгүй болсон хүнээ дотор хадгалах нь байгалийн жам л да. Ээж нь ингээ сүүлийнхээ үгийг хүүхдүүдтэй хэлүүгэлтэй 100 сарын зураг гэр бүлэрээ авах боллоо. Тэгээд төрсөн ээж нь Жюлиг минь дуудаад бүх гэр бүлэрээ зураг даруулъя гэснээр энэхүү кино маань өндөрлөв.
Энэхүү киног ондоо ойрыгоос хүргэлээ. Ондоо нь 1000 гигабайтын дата нэмэх нь Оригийн 1000 кино үзэх эрхийг хамтд нийлүүлээд 20,000 төгрөгийн багцтайгаар ондоо сайтад нэмэгдэжээ. 20 төгрөгөөр 1 кино 1 гига дата авчиж байна л гэсэн үг юм байна шүү дээ. Хэрвээ 100-ыг уйдамгүй өнгөрүүлмээр байвал ондоо ори багцаар цэнэглээд аваарай. Уг киноны зохиолч маань энэхүү бүтээлээ хавтраас болон мөнх хүсийг үзүүлсэн ээжтэй зориулан бүтээсэн юм байна. Тийм болооч тэр төрсөн ээжийн дүрслэл нь үнэхээр бодит байсан. Мөн жүжигч нь энэхүү дүрээрээ алтан бөмбөрцөг аваад аваад амтсан шүү. Заавал төрүүлж байж эцэг их болно гэсэн юм байхгүй шүү дээ. Энэхүү киногаар төрсөн ээж хүүхдүүд өөр эмэгтэйд алдаж байна гэж бодлохгүйгээр хүүхдүүдээ харин хоёр ээжтэй болгож байна гэж хүлээн авсан байгаа шүү.